Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2024 онд нээлттэй хийсэн Desperate Chase киног ярьж өгөхөөр бэлдлээ. За манай киночид дотор Макатоё Япон Рамян гэж дуулсан уу? Их ажлын дундуур эрчүүд сэргээх жинхэнэ Япон амт шүү дээ. 1 сарын 6-наас эхлэн Макатоягийн баялаг шүлтэй рамян болон Карегэ дахиа махны цоо шин хослол шин ланцет худалдаанд гарсан байна. Торичан ланцет нэмэх нь Карагэ дахиа, Сибура ланцет нэмэх нь Карагэ дахиа. Үндсэн үн ердөө 19,900 төгрөг. 1-р сард жаахан хэмнэлт хийгээд 20,000 төгрөг дотор хооллолтыг хийж байгаа хүмүүст Макатоё Рамян бол бест сонголт. Централ Таврын 3 давхурт, Тара центрийн 1 давхурт, Хүннүү шопинг молын 2 давхурт, 40,000-ын зам дагуу 11-р сургуулийн зүүн талд тус байрлаж байна. Их ажлын дундуур эрчүүд сэргээх жинхэнэ Японд Макатоё. Нэгэн бүсгүй Жэжо арал дээр болсон аимшиг тэргийн талаар түүх ярьж өгөөгээр кино маань эхэлнэ. Би одоо хамгийн аимшигтай хүний тухай түүх ярьж өгье. Гэхдээ 1 биш, 2 биш, харин 3 байвал яах вэ? Ингээд дүрс шилжиж 3 мөрдөгч 1 хар тамхины 8-ч 1 хөөж байна. Яг алдадгийн даваан дээр 1 мөрдөгч машинтайгаа мөргөөд зогсоочлоо. Бууж ирсэн. Насан туршаагүй хүүхдүүдэд хар тамхи зарна гинэ гэснэ хөлийг нь хуг. Энэ бол манай киноны гол дүр Чой мөрдөгч. Дарга нэрэд "Коэн золиг шинэ ажилтан шиг л байх юм. Оош чаа суугаан. Хөл алхахад зориулагддаг болохоос хөшиж хугалахад зориулагдаагүй байдаг юм штэ." Өгүүлэгч Чой мөрдөгч хэрэгтнийг барихтаа үнэмлэхээ харуулж гав зүүхийн оронд шууд л ингэдэг байсан. Харин хоёр дахь нь Ким Инхэ. Нэг удаа тэр хуурамч сувд хийгээд тэрийгэ 4 саяын өн хөргөж чадсан. Гээх үед шумбагчийн хувцастай сувд олж байгаа бичлэг харуулдаг. Тэрийгэ нэг бүсгүйд өндөр үнээр зардаг. Энэ үнэхээр мэдээгээр гараадсан сувд мөн гэж юу? Тэгэлгүй яах вэ? Тэгэд авсан мөнгөөрөө нэг уран зураг худалдаж авна. Тэгснэ хөгшөө хүний дүрд хувилж байгаад "Бэ өгөхийнхээ өмнө харамсах зүйлгүй л өгье гэж бодсон юм. Энэ агуу бүтээлийг авсандаа аваад орж чадахгүйгээс хойш зарад хүүхдийн асрамжийн газар барихсан гэж хүсэж байлаа. Би асрамжийн газар барихад тань тусалъя" гэд баян эмэгнийг хүлэгчлээ. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр залилагч, өгүүлэгч. Харин 3 дахь нь Хятадын хар тамхины мафийн толгойлогч Чу Ламфон. Гэтэл нэг эвгүй нөхөр нэг хүнийг тамлаж байна. "Чи энийг миний газар зарж болно гэж бодоо юу? Би танд бүх татвар төлбөрийг төлөхөд билээ. Чи намайг татвар авахыг хүсээд байна гэж бодоо юу?" Ингэснэ хар тамхинаас нь өөртөө татуулаад "Удирдлагын чинь байр хаана байдгийг? Маялуу барилгат байгаа. Тийшээ нь яв." Тэгснэ нөгөө залуу хөнөөчлөө. Энэ бол мэдээж эсрэг дүр. Өгүүлэгч энэ хэрэг энэ 3 чэжүүд нэгэн зэрэг ирэх үед гарсан юм. Ингээх үед мафийн босс чэжүүд газардаж байна. Нэг солонгос эмэгтэй түүнийг тосож авдаг. Солонгос хамтрагч нь бололтой түүнийг бүгдээрээ үнэг гэж дуудацгаая. Нийслэг тавтай байсан уу? Би солонгос хэл мэднэ. Солонгосоор ярьж болно. Худалдааны төв юу болж байна? Яг бидний төлөвлөснөр болж байгаа. Юуны маркет гэж газар эсэргүүцээд байна гэсэн үү? Удахгүй зохицуулна. Гэтэл дүрс шилжиж юуны маркетыг харуулдаг. Нутгийн худалдаачид бүтээгдэхүүнээ зардаг зах юм байна. Тэр үед нэг хүн ирээд "Одол зөвшөөрөхгүй бол удахгүй танаа эндхийн үн унаад та хэд ямар ч мөнгөгүй хоцрох нь байна штэ. Одол цаг нь" гэсэн тоосонгүй 8-ачид нийлж байгаад явуулчлаа. Мафийн босс харин тэр хавийг ирж үздэг. "Энэ зах энд заваараад л байж байх юм уу? Бид хэлэлцээр хийж байгаа. Жаахан эсэргүүцэлтэй тулаад байгаа." Гэтэл тэнд байсан нэг юм мафийн босс руу давс цацчлаа. "Зоригтой юм авэ шүү. Энэ бол хатагтай ёо. Энэ захын эзэн нь. Чи энд ирж зүрхлэнэ гинэ. Чи өхмөр байна уу?" "Имгэ. Та ч настай хүн байж юмыг яриа хэлэлцээр шийдэж сураач" гэсэн чи цаашаа орчлоо. Мафийн босс харин нэлээд ууртай байна. Нөгөө талд нь Чой мөрдөгчийг Чэжүүгийн цагдаагийн хэлтс рүү хуваарлаа гэж байна. "Юу вэ? Чэжүүг нэ? Чи хүмүүсийн хөлийг, гарыг, хүзүүг, шүдийг, хамрыг эрүүг хуглаад байгаа болохоор чамайг зан төлөвийн хувьд уура барих тал дээр дутагдaltaй гэж үзээд навчис хийсч мандрын үнэрсэн бас шувууд жиргсэн Чэжүү арал руу хэдэн сар шилжүүлж байна. Шударгаар хэлчих хэдэн сарын? Чиний эвдсэн машины лизингийг төлж дуусахаар л очиж авъя да. Хөрхи. Наадах чинь 48 сар үсттэй гэд боож өгөх нэ. Нэрэн уура барих тал дээр асуудалтай бололтой шүү. Хэрвээ чи уура барьж сурахгүй бол тэндээ зөндөө удах байх шүү. Тэнд очиод гол нь асуудал тарьж болохгүй. Хэрвээ чи тэнд очиод асуудал тарих юм бол би өөрөө явж очиод чамайг хугасааны дор болчих шүү. Чи ганцаараа ууртай бас хувцас тайлж шиддэг юм уу? За даргаыг бол барахгүй байна. Ингээд Чэжүү явлаа. Мафийн босс харин тэнд тансаг харшид ирж байна. Америкта гоо сайхны эмнэлгийн байр юм байна. Чэжүүгийн цагдаагийн дарга. "За тэгэхээр Сөүлээс нэг залуу шийтгүүлээд ирж байгаа сурагтай байна. Хэн түүний хамтрагч болох вэ?" гэсэн бөгөд зүгтажлаа. Зөрөд харин энэ эмэгтэй мөрдөгч ороод ирнэ. Дарга жоохтой инээлээ. Шууд энэ эмэгтэйг хамтрагч нь болгочлоо. Энэ бол мөрдөгч. Мафийн босс харин нөгөө тансаг байрандаа нэг лууны зураг өлөгчөж мөнгөн тэмдэгтэр бүрдсэн луу байна шүү. "Хят
Буддад ажил бол сахи ус гэж үздэг юм. Харин мөнгө бол түүнээс ирэх шагнал. Ингэснэ. Чи фентанил гэж хар тамхины талаар сонсч байсан уу? Солонгост хар тамхи зарна гэдэг маш хэцүү. Бидэнд танил талаас эхлээд олон зүйл хэрэгтэй болно. Хэцүүгүй ажил гэж хаана байх вүлээ? Тийм биз дээ. Ингээд тоож байгаа чи малга. Харин тэр өрөөнд нь нууц камер тавьчихсан байх шүү. Чой мөрдөгчэрэн хэцүүхэн нислэхээр яваад чэйжүүд ирлээ. Таксийн цуухыг жолооч нь сайн байна оо. Чэйжүүд анх удаа ирж байна оо. Ингээд сүйд болж байна. Жолоочоо, нэсэх буудлаас цагдаагийн газар хүртэл 5 минут л явдгийг. Намайг маллах гэсний хэрэггүй шүү. Би цагдаа. Яагаад тойроод байгаа? Би чэжүүд ирээд удаагүй зам сайн мэдэхгүй. Тэгээд чэжүүгийн аялгаар яриад байгаа юм биш үү? Үгүй. Таксины жолооч бид нар чи албаар аялга сураад жуулчдаас ахиухан мөнгө салгадгийн баггүй юу? За. Зөндөө олон хилцээ байгаа штэ. Аль руу нэ? Чэжүүгийн цагдаагийн газар. Гэхдээ зөндөө олон хилцээ байгаа гэд байхад цагдаагийн газар харин цагдаа нар чой мөрдөгчийн бичлэгийг үзэж байна. Нөгөө хөл хуугалж байгаа бичлэг нь байдаг. Ийм мөрдөгч. Али юугаа үзээд байгаа? Энэ залуу хар тамхи зардаг байсан гэсэн. Баригдаад шоронд орсон ч гэсэн гарч ирээд дахиад зараад байж. Харин энэ мөрдөгч ёстой номонд нь оруулсан байгаа юм да. Наадах чинь хүч хэрэгжилж хууль зөрчсөн байна. Өөрийг нь хориулт таарна. Гэсэн чи ардна. Намайг хорно гэж юу? Бүгд гайхаад харсан чинь дүрээрээ байж байна. Ийм мөрдөгч босч ирж маска шидэд. Тарга сөүлэс мөрдөгч ирнэ гэдээсэн чи энэ байсан юм уу? Шийтгүүлээд цөлөгдөд ирж байгаа гэж хэлэхгүй яасан. Чой мөрдөгч маань байрлах байраа харлаа. Тэгсэн чи хэрэг алгаа зүгээр агуулгын өрөө байж байна. Гадуур байр хайсан чинь энэ сарын 2 сая вон. Юу? Энэ балгас шиг өрөө 2 сая юм уу? Тэгсэн тэнд байсан эмгийн тентхийн эйжентийг дуудаад наадах чинь аюултай хүн шиг байна. Ингэж вэ шүү. Өөгч хүмүүлж байгаа бол чангахан хэлчээрээ. Өөр газар орсон чи бас л өгчлөө. Тэгснэ ийм мөрдөгчийг дуудаад уулздаг. Ийм мөрдөгч ирээд. За яах гэ? Би байр түрээслэх гэсэн юм аа. Тэгсэн хүмүүс цусан шүхэр байна уу гэдэг юм. Тэр нь юу ч байдгийг. Хамаатан садан чинь чэжүүд байгаа мó гэж байгаа юм. Тэгэд мөрдөгч туслахаар боллоо. Нэг байшин дээр авчирдаг. Юу вэ? Энд чинь хүн амьдрдгийн биш үү? Би хүнтэй хамт амьдрч чадахгүй. Гэсэн чи тэндээс нэг өвөө ирж байна. Миний байшингийн талаар хэнээс дуулав. Али явцгаа. Ингээд шууд хөөж байна. Уучлаарай. Бид нар энэ байшингийн эзнээс нь зөвшөөрөл аваад ирсэн. Юу? Энэ өвөө эзэн биш юм уу? Харин тий. Та хэн бэ? Би эзнийг нь байхгүй да. Энэ авийг харж ханддаг хүн байна. Ингээс араас нь би эзэн нь байна. Ингэж байна шүү. Нөгөө мафийн босс руу давс цацаад байсан. Яа хадагтай байна. Тэгээд гэрээ байгууллаа. Нөгөө өвгөө харин манай хүн рүү хараад эндээс яв. Ингээд байна шүү. Тэр энтхийх биш болохоор байр түрээслүүлэхгүй байгаамаа. Йоо. Гэхдээ зүгээрээ бид нар цагтаа. Ингэсэн чи өвгөн. Йоо. Цагтаа гинэ. Танхаа этгээдүүд ирээд гэрийг чинь сүйтгэх юм байна да. Цагтаа оруулна гэдэг чинь өөр дээрээ аюул дуудаж байгаа хэрэг. Ингээд түлхснэ. Хадагтай ёо. Би түрээсээ 2 нугалж төлье. Битгий энийг оруулал да. Чиний түрээсээ төлөх хугацаа 3 сараар хэдэрчихсэн байгаа. Миний хөө удахгүй мөнгө явуулна. Чи чинь ганц охинтойгээ үсттэй. За мартаж үз. Би түрээс төлдөг ядаж нэг хүн байшинтаа оруулъя. Ингээсээ өвгөө. Угаасаа энэ залуу удахгүй явчих нь харж ил байгаарай. Ингэж байна шүү. Ширэн өвгөн байна. Түүнийг бүгдээрээ ширэн өвгөө гэж дуудацгаая. За ингээд мөрдөгч байрандаа орлоо. Яг сайхан шүршүрт орж байтал усыг нь хаачлаа. Юу вэ? 2 минутаас удаан шүршүрт орж болохгүй. Бас яг сайхан суугаад уураа барих дасгал хийж байсан чинь тог тас. Гэхдээ юу вэ? Ёсон цагаас хойш цахилгаан таслана. Яадаг өвгөн бэ? Бас яг сайхан бааж дуусаад цаас авах гэтэл. Юу вэ? Нэг баахад 2 таславч нойлын цаас л хангалттай. Галзуурах нэ. Тэгэд гарснаа. Чавас намайг ядаж ганц өдөр хүн шиг амьдруулчихаж болохгүй мó? Ингэсэн ч өвгөн. Дууга татаач явж унт. Өвгөн хариу өөрөө дасгал хийж байдаг шүү. 3 хуруунд дээрээ сүнэж байна. 749. Ингээд ч гэсэн явж байна. Цаана нь баахан гантил. Эвгүй өвгөн бололтой. Дөрс шилжиж нөгөө мафийн боссын хүмүүс. Нэг хоолны газрын гадаа ирцгээж байна. Солонгос ажилтан. Гэхдээ би өөрөө хэлчихэж чадсан штэ. Одоо бид нар санаа тавина. Ингэсэн чи тэндээс нэг эвгүй царайтай нөхөр бууж ирж байна. За. Тэгээд хоолны газар орж ирлээ. Эвгүйгээр малгаагаа авсан чинь их хүүтэн царайтай халдсан нөхөр байж байна. Шууд л тентгийн эзнийг нь зодоод унлаа. Нөгөө солонгос ажилтан хүртэл сандарч байна. Шууд өнөг рүү залгадаг. Үнэг. Эмнэлэгт хөр гэж өг. Цагтаа нарт мэдэгдэхгүй үднээс сайн санаа тавиарай. Ингэж байна. Тэгээд шууд боссынхоо өрөөний камерыг үзтэл босс нь гараад явчихжээ. Туслах руу залгаад хатагтай чун босс хайччихав. Ингэсэн чи босс нь тэнд Жэжүүгийн өндөр албан тушаалтай хүмүүсийг бүгдийг нь цуглуулчихсан. Ханд найрлаж байна. Нилээ үнэтэй бэлэг өгч байна. За, уухгүй бол харихгүй шүү. Тийм ээ. Цагдаагийн газрын дарга
Танаа Чэжүү үнэхээр сайхан газар юм аа. Би энд бизнес хийх санаатай байна. Болно шүү дээ. Та ямар бизнес хийх гэж байгаа юм бэ? Гэсэн чинь энэгээд хар тамхи гаргаад ирлээ. Шулуухан байна шүү. Хар тамхинаас илүү хурдан мөнгө олдог бизнес гэж байхгүй шүү дээ. Ингэж байна шүү. Үнэг ирэх үед туслахууд нь ийшээ орж болохгүй гэд оруулдаггүй. Би найз чинь юм уу? Намайг хэн гэдгийг мэдхүү. Гэсэн чинь нэмэр алгаа оруулсангүй. Бөөн ууруулаад буцаж байна. Хятад босс өөрөө ажиллаа амжуулахар шийдсэн бололтой. Үнэг машиндаа суугаад явах гэтэл дугуй нь хагарчихсан байна. Чаавас гэсэн санаас нь. Уучлаарай. Танд тусламж хэрэгтэй юу? Гэт харсан чинь нэг ээлдэг залуу байж байна. Raymond Kim гэж байна шүү. Алтан цагтай боловсон. Бас дээр нь тансаг машинтай юм байна. Бүсгүй жаахан уяраастай. Та машиндаа банк танихгүй бүсгүйчүүдийг суулгадаггүй. Үгүй ээ. Зүгээр явуулж зүрхлэмгүй үдсгэлэнтэй бүсгүйтэй таарчлаа л да. Би таныг айлгаагүй. Зүгээрээ. Ингэсэн чи жаахан хөвчмөө чангалж байна. Романтик вэ шүү. Тэгээд гэрийнх нь гадаа ирлээ. Тэгснэ дөхөд. Дахиад жаахан дөхөж ирээд. Тэгснэ бүсийг нь тайлж өгнө. 1957 оны Chanel үнэртэй байна уу да. Юда парфюм таны гоо үсгэлэнтэй төгс цогцож байна. Гэд цаашаа суучлаа. За болгоомжтой хараарай. Гэд буугаад интернетээс мэдээллийг нь хайлаа. Сингапурын бизнесмен Raymond Kim гэд гарч ирж байна. Үнэг бараг л дурлчуу да. Мафийн босс харин офис дээрээ ирж байна. Юу болов? Бөгөд болсон. Сайн байна. Ингэсэн чи тэндээс нөгөө солонгос ажилд нь ирж байна. Босс. Өнөөдрийн болсон явдал арай хэтэрхий хэрцгий байлаа. Энэ янзаараа цуу яриа гарвал зохицуулахад хэцүү болно шүү дээ. Мөнгө өгөөд шийдчихдэг юм штэ. Солонгос тэгж болтгүй маа. Йоо, би ойлгохгүй байна. Би ойлгохгүй байна. Ингэснэ дөгсөн чинь шууд хороочлоо. Манай мөрдөгч явж байтал нөгөө байрны эзэн хадагтай ёо ирж байна. Сайн байна уу мөрдөгчөө? Та хоёр дайчгүй юу? Бид өөрсдийгөө хичээгээд байж л байна да. Ингээд энэ хавьд гоё тайвширч болдог газар бий юу? Би уулын тайвшрах гэж жижүүд ирсэн. Өдөр гоё хоол идчих юм бол ямар ч хүн тайвширдаг юм шүү. Макатоя Япон рамья идчих. Тэгэх юм бол сэтгэл санаа янзын болол явчин шүү дээ. 1 сарын 6-наас эхлээд шин ланцета гаргасан байлээ. Торижан сет нэмээд караги тахиа. Сибура ланцет дээр нэмээд бас караги тахиатай. Ердө 19,900 төгрөг гэж байгаа. Эзний дараа хүртэл арай их мөнгөөр идчлээдэ гэж гол харлахгүй амар байдгийг. Тэр нь хаана байдгийг? Централ Тавер, Тара Центр, Хүннүү Мall 40 мянгатад салбарууд нь байгаа. Дэлгэрэнгүй харъя гэх юм бол description хэсгээс харчих. Гэсэн чи ёо хадагтай түүнийг өөрийнхөө идэлэн газар авчирдаг. Өөх, энийгээ зарвал тааж баяжчих юм байна да. Яалаа гэж. Хэрвээ тэгэх юм бол Чэжүү биш болчих шүү дээ. Байгаагаар нь л байлгах хэрэгтэй. Гээд өөрийнхөө нууц байшин давчирлаа. Янзын байшин байна. Тэнд мөрдөгч Лова Юдуригээд спикертэй утсан холбдог. Хөссөн үедээ хэрж тайвширч байгаарай. Ингэж байна. Тэр үед харин ийм мөрдөгч залгаж байна. Бүх багийнхныг дуудаж байна. Чэжүү том юм болох гэж байна гэд дуудлаа. Дарга түүнийг Кэмэн Хэ гэдэг Big Bang гэдэг хочтой 21-р зууны шилдэг залливч. Бүх хэлбэрээр заллилын хийсэн. Жэжүүд төрсөн Солонгос даяар эрен сурвалжлагдаж байгаа. Харин одоо энэ хүн манай жэжүүд хүрээд ирчихсэн байна. Тэр нэг том юм төлөвлөсөн байж таараа. Ингэсэн чинь нөгөө Raymond Kim байж байна. Нөгөө зах дээр харин хятад мафийн авсан газрууд дээрээ танхаарад болохгүй байна. Захийнхан тэднээс болоод үйлчлүүлэгчж ирэхэ байлаа. Энэ янзаараа бол бид ч гэсэн өөрийнхөө лангууг зараад явах юм байна доо. Нөгөө өвгөн тэнд нэлээд санаа зовсон байртай харагдаж байна. Ширэн өвгөн ёо хадагтаатай хамт ажилддаг юм байна. Цагдаагийнхан тэнд. За, нисэх буудлын камеруудыг шалга. Дохио надтай хамт яв. Ингэсэн ийм өрдөгч тэндээс. Чиний хэлснээр машин хулгайлагдсан байна. Орой хулгайлагдаад өглөөнд буцаагаад авчиад тавьчихсан гэж байна. За сонс, машин хулгайлагдах үеийн бүх камерын бичлэгүүдийг шалга. Харин тэр авийн дээрэмчидтэй би очиж уулзсан. За бүгд хөдлөөд гэд явцгаалаа. Явсан хэн дарга цэргүүдээ байлдуулчаад өөрөө сайхан суугаад байж ах ч сайхан юм да. Чой мөрдөгч тэнд байсан хууль бус 8-ачдтай очиж уулздаг. Өөш, бүгд хөдлөхгүй байж бай. Та нарын дунд 8 ч очтой хүн байна уу? Ингэсэн чи нэг нөхөр босоо зугтаж байна. Араас нь хөөгд гүйж байтал урдаас нь ийм мөрдөгч гарч ирээд бариад авлаа. Чой ирсэн харин шууд боож байна шүү. Байц чи яаж байна? Энд камер байгааг харахгүй байна уу? Зодохоор бол холдуулж байгаад хүнгүү газар авчиж зодох хэрэгтэй. Ингээд аваад явчлаа. Сурцтай юм аа. Зах дээр 8 ачид. Газраа зарахгүй бол бид юу чгүй хозорхно гэж сандралдаж байна. Тэгсэн ёо хадагтай. Тэгвэл бүгдээрээ суулт зарлая. Ингээд бөөндөө бидний бизнесийг авраач гэж суулт зарлаа. Тэрийг нь харин нөгөө халзан хараад сууж байна. Манай мөрдөгчд харин нөгөө 8 альжийг байцаадаг. Тэр байж штэ. Гадна төрхөө үргэлж өөрчилдөг. Нэг өдөр жолооч. Нэг өдөр өнөд чулууны 8 ачин. Чи одоо намайг үнсгээд байгаа мó? Тийшээ суултаа. Суугаад ир
За, сүүлийн үед тэр юу хийсэн? Тэр Raymond Kim гэдэг Сингапур бизнесмений дүр тоглож байгаа. Жилийн өмнө би түүнийг жээжүүд эрэхтэн тусалсан. Юу? Тийм удаж байгаа хэрэгөө. Тэгсэн нөгөөх нь үнгийг албаар найрч байсан байх шүү. Нэрэн хэдэн сарын өмнө тэр хөгшөө хүний баг надаас асуусан. Том даалгаварт хэрэгтэй гэж байсан. Тэр үед харин залилагч үнгийн гэрт ирчихсэн байж байна. Хамт юм уунга. Гэр нь эзэнтэйгээ адил үдсэглэнтэй юм аа. Ингээд дар сунгалж өглөө. Тэгснээ дөгсөн чинь гарт нь алмазан бугуйвч зүүгээд өгчгөж. Golden Valley миний сонирхлыг татаад байгаа. Тэр асуудал миний толгойг өвтгөхөд байна. Одоо санаа зовох хэрэггүй дээ. Би Лафонгийг орлох шинэ хөрөнгө оруулагч чинь болъё. Йоо, нэрэн гэж юу? Тэгэлгүй яах вэ? Энэ арлыг би бүгдийг нь чамд өгье. Ингэсэн чи баг идэх нэ. Базс хүлээ. Гэхдээ би хөрөнгө оруулъя гэсэн чи Лафонг явахгүй бол зүгээрээ би аргална. Надад түүний хар тамхи татаж байгаа. Хууль бус юм хийж байгаа бичлэгүүд би. Ингэж байна шүү. Удалгүй нөгөө ширэн өвгөн гэртээ байж байтал утсан дуграад ёо хатагтай хүрээд иргээд дуудаж байна. Тэгье. Юуны захын төлөө бол би чадах бүхнээ хийн. Одоо яваад очие. Ингэж байна. Тэр үед нь харин манай чой мөрдөгч гэрлүүгөө орох гээд явж байдаг. Ширэн өвгөн яг зөрөөд гарч байна шүү. Ёо, тэр явж байна гэдэг чинь би халуун ванад суух боломжтой боллоо. Гэт сайхан чийлэрлээ. Гараад ирсэн чи харин дотор өмдөн байдаггүй. Угаалгын машинд хийчгээд хартал өвгөний угаасаа хувцас дуусч байна. Очоод харсан чинь Calvin Klein-ий дотор өмд байж байна шүү. Гэхдээ энэ одоо настай хүн байж Calvin Klein өмсдөг юм бах та. Ёо хатагтай гэртээ байж байтал нөгөө халдсан ороод ирлээ. Тэгснэ шууд гэрэл унтраалаа. Ширээ өвгөн ёо хатагтай гэрт ирсэн чинь гэрэл унтраастай байж шүү. Энэ одоо хүн дуучгаад унтаад өгдөг юм бах та. Ингээд орсон чинь нөгөө халдсан яг боочгсон байж байдаг. Ёо хатагтай. Ингээд шууд дайрлаа. Гэсэн толгооноос нь баг мултраад унчиж. Ширээ өвгөн чинь нөгөө залилагч байсан юм байна. Халдсантай үзэж тарлаа. Аваа үзэж байна шүү. Даанч халдсан хөлийг нисгээд хацрыг нь зүсчлээ. Ёо хатагтайг яг дуусгах гэдэл эвтэйхэн хамгаалаад аргаллаа. Халдсан эвтэйхэн салж байгаад гараад гүйчихдэг. Тэгсэн харин ёо хатагтайг хутгалчихсан байжээ. Залилагч очоод Эмээ, сэрээрээ. Би инхаа байна. Таны ач инхаа байна. Инхаа? Чи хүрээд ирээ юу? Таныг харах гээр хүрээд ирлээ эмээ. Тэгвэл би өгөхөөс өмнө чамайг хардаг азтай байна шүү. Их санси шүү. Төрсөн өдрийн хоол хийдэг юм уу? Ингэснэ ухаалтчлаа. Яг түргэн дуудах гэж байтал тэндээс нэг эмэгтэй ирээд буруугаар ойлгочлоо. Шууд цагдаа дуудлаа. Байна уу? Хурдан ирээрээ. Залилагч тэндээс зугтаад гарлаа. Замдаа нилээ уйлнаа. Тэгээд багийнхаа дурсамжийг боддог. Түүний өссөн асрамжийн газарт ёо хатагтай зочилж ярддаг байж. Тэгээд жаахан шовдөрлөгдсөн инхотой уулзаад би энд сууж болох уу? Чи төрсөн өдрөө тэмдэглэхгүй юм уу? Үгүй. Миний жинхэнэ төрсөн өдөр биш. Зүгээр л энд байгаа хүүхдүүдийг баярлуулах өдөр. Тийм үү? Тэгвэл би чамд нэг юм амлая. Хэрвээ чи миний дэлгүүр дээр ирэх юм бол жилийн альч өдөр байсан бай. Би чиний төрсөн өдрийг тэмдэглэж өгнө. Мэдв үү? Тийм гэж үү? Тэгэлгүй яах юм бэ? Чи юуны зах гээд манай дэлгүүр дээр ирээрэй. Тэгэхээр залилагч ёо хатагтайг эрднэс мэддэг байж. Чой мөрдөгчийг ирэхэд ёо хатагтайг яаралтай имлэг рүү авч явж байна. Сэжигт нь 40 насны ир байсан гэж байна. Тэгсэн тэнд нөгөө баг нь байж байна шүү. Аваад харсан чинь ширээ өвгөн яг дүрээрээ байж байна. Гяс гэрлүүгээ гүгээд ирлээ. Өрөөнд нь ороод цоочтой хаалгыг нээтэл. Цаана нь залилагчийн нууц өрөө нь байж байна. Баахан пассворд утас гэд бүгд байж байна. Үнэг хятад бас дээр ирээд. Та яаж хүнийг шууд алах орлого хийж болдгийм бэ? Эн чин солонгос, хятад биш. Гэсэн чи босч ирээд алгадаад унгаачлаа. Солонгосчууд яагаад ингэж орилж ярьдаг юм бэ? Ийм хэцүү юм хийгээд байх юм бол би яаж цэвэрлэх юм бэ? Цэвэрлэх чинь чиний ажил үсттэй. Би чамайг яах гэж энэ позишн дээр авсан гэж бодож байна. Бохир хэрэгүүдээ над руу бохох гэж авсан юм байна л да. Гэсэн чин мөрдөгчөрөн хатагтай ёогийн банк зочилдог байсан асрамжийн газрын хүнтэй уулзаж байна. Түүнийг заавал бариад хатагтай ёо бол манайхыг үргэлж дэмжиж хүүхдүүдийг хайрладаг хүнтэй хүн шүү. Мөрдөгч харин тэр үед нөгөө залилагчийн утаснуудаас нь баримт олдох нь хайж байдаг. Ийм мөрдөгч юм олдох нь бүснээс өөр юм алгаа. Нааш бэз бүс гэдэг чинь баримт биш юм уу? Эвдэж болохгүй үсттэй. Тийм л дээ. Би өмнө нь хар тамхины донтолттой байсан. Тэгвэл яагаад уурлаад байдаг чинь тодорхой боллоо. Тэгээд тайван үргэлжлүүллээ. Тэгсэн чинь харин Bluetooth дээр нь ёо дуурийн спикер гээд нөгөө ёо хатагтай нууц байшинд байсан спикертэй холбогдсон гэдг нь харагдаж байна. Шууд л али машины төлхөрөө өгчвэ. Ингээд игийн машиныг унаад нууц байшин руу ночдог. Тэгсэн дотор нь залилагч хөлөө бочгсон сууж байна. Шууд л баригдвуу муу навшаа. Ой байжах. Тэгэд үзэж гарлаа. Мөрдөгч хамаг ураа гаргалаа. Үгийг нь сонсдоггүй. Шууд л сандалтай хүлээд тавьчлаа. Сэрчхүү. За түүх яриад байж тэ. Ингээд амны алтыг хуулсан чинь. Яй чи миний амыг Вакстад
Өвдөж байна штэ муу новш. Том дуурна гинэ. Тэгвэл орой чи амийг чин вакста төгөл дөө. Гэснэ дахиад маа. Ай. За одоо ярих уу? Гэсэн чи зэллэгч ярьж байна. Тэгэхээр энэ бүхэн Америкт клиникийн эзэн Ян Сирагаас эхэлсэн. Тэр хятад руу нүүхээр нь би дагаад очсон. Тэгсэн тэр тэнд хятадын хар тамхины мафийн босс Ло Фанктай уулзаж VIP өвчтнүүдтэй хийх хар тамхины орцтой им авсан. Хятадд хар маф гэж хамгийн хүчтэй хэрцгий маф байдаг. Тэр Ламфон гихч бол тэдний босс. Тэд нар хятад, Тайпе, Хонконг дамсан хар тамхины сүлжээтэй. Тэд Ян хадагтайгаар дамжуулаад чэжүүд бас үйл ажиллагаа явуулахыг хүссэн. Тэгээд Солонгост Golden Valley гэж том эрүүл мэндийн цогцлбор бариад тэндээ хар тамхиа зарах гол төвөө болгох гэж байсан. Даанч юуны зах саадуулсан. Заримийнх нь лангуу дэлгүүрийг авсан ч зарим нь гүрийсээр байсан. Яа хадагтай тэднийг удаашруулж, урамшуулж удирдсан. Үүнээс болоод Ламфон түүнийг устгахаар шийдсэн. Бодоод үзтээ. Яа хадагтай өвхөл хэнд ашигтай вэ? Гэт бүхний учгийг тайлж өглөө. Тэгсэн чой мөрдөгч тэгсэнгүй. Чи нэг юмыг мартаад байгаа шиг байна. Чи яа хадагтайг алах гэж оролдоо үсттэй. Чам шиг залилагч жээжүүд ирсэн учиртай л байж таарна. Үннээ хэл. Залилагч харин ардуураа гаваа тайлж байдаг. Тэгснэ. Би жээжүүд байхдаа Ламфонгтой уулзаж түүнээс хулгай хийх гэж байсан. Гэтэл тэр чэжүүд ирэх гэж байгаа. Юуны захыг авах гэж байгаа гэж хэлсэн. Би зүгээр сууж чадаагүй. Яагаад гэвэл би яа хадагтайтай эртний холбоотой. Тэр миний байсан асрамжийн газар эргэлтээр ирдэг байсан. Бидний эмээ шгэл хүн байсан. Тиймээс би хөгшин хүний дүр товлаад яа хадагтайг альва аюулаас хамгаалж байсан. Ингэж байна шүү. Мөрдөгч итгэх шин жалгаа. Бэтгий утгагүй юм яриад бай. Ингэсэн чи босч ирээд цагалгаан бороход дунгачлаа. Өнөг харин жээжүүгийн томчуудтай уулзаад та нар намайг хайж Ламфонтай нийлнэ гинэ. Тийм ээ. Тэр үнэхээр галзуу хэрцгий санагдсан шүү. Ян хадагтай. Танд ямар нэгэн арга байна уу? Байлгүй яах вэ? Надад түүний хар тамхи татаж байгаа бичлгүүд би. Түүнийг хятад руу буцаахад хангалттай. Гол нь надад Golden Valley-гийн бүх хувьцаануудаа өгчих. Ингэж байна шүү. Залилагч харин мөрдөгчийг хүлчихсэн байна. Оош, энийг таалаач. Энийг тайл. Уур нь хөдөлчлөө. Тэгээд унснаа. Ой, дээрээс өргөд босгодоо. Чаавас. Ингээд өргөх гэснэ. Юу вэ? Чи миний дотор өмдөг өмсчихсэн юм уу? Өргөөч. Амьсгал боогдоод байна ой. Залилагчтэнд өөрийгөө батлах гээд асрамжийн төвийн залууг дуудаад аваад ирчиж. Нөгөөх нь таньж байна. Мөрдөгчд. Энэ бол манай найз. Ингээд зураг харж байгаад хэлж өгнө. Тэр үед нарийн чэжүү бомб дээр чингэлгээр хар тамхи ирж байдаг. Туслах нь илгээмжэрлээ. Нөгөө тал тэр мөрдөгч. За энэ гаваа тайлчих юм бол итгэе. Ингэж байна шүү. Тэгээд тайлж өглөө. Босч ирээд зодох нь уу гэтэл арай үгүй юм шиг байна. За яах вэ? Чиний зүв байлаа гэхэд Ламфонгийг яаж барих юм? Ингээд хамтрахаар боллоо. За энэ хоёрын домогт хамтрлаас өмнө манайхан нэг сайхан subscribe давалгаа явуучих. Сабад арцсан манай царайлгууд бол шууд лайка дараарай. Энэ мэдчлэн олон сайхан бичлгүүд таны news feed дээр шууд гараад ирнэ шүү дээ. Сабад арчих юм бол маргааш нь мөрдөгч цагдаагийн даргыгаа мөрдөгчтэй хамт аваад ирж байна. Залилагч хараад энэ муу чин намайг барих гэж байгаа юм бах та гэд гараад зугтаатал өрх тавьчихж. Хөөрхий. За ингээд ширээний ард сууцгаалаа. Цагдаагийн дарга тэнд тактика танилцуулж байна. Ламфонгийг хүмүүст авилгал өгч байгаа баримтыг нь бичиж авахаар буудлын үйлчлэгчдийн ингэрт камер зөөж өглөө. Үнэг тарин Golden Valley-д нь хөрөнгө оруулж байна гэд Raymond Kim нэг цүнх алтан гулмаа өгдөг. Тэгээд түүнийг Ламфоны нууц бичлгүүдийг хаана нууж байгааг олж мэд. Гэхдээ Raymond нууц газар хадгалахаа мэдж байгаа үсттэй. Гэсэн чи үнэг шууд алтнуудыг сейфэндээ хийж байдаг. Ингээд сейфнийх нь байрлалыг мэдчихлээ. Залилагч. Үнэг өөрт нь ашиггүй бол тэр видеонуудыг хиндэж өгөхгүй нь ойлгомжтой. Тиймээс бид хулгайлж авах хэрэгтэй. Анхаарлыг нь татахын тулд Жэжүүгийн мөрөөдлийн багийг ашиглая. Ингэж байна шүү. Ямар хүмүүс байдгийн бол гэтэл энэ ихчнэр байсан юм байна. Америкт эмнэлгийн үүдэн шуугаад байна. Үнэг гарч ирээд юу болоод байна? Энэ хүмүүс VIP өрөөнд орё гинэ. Хинт нь үйлчлдэггүй юм аа. Бид нөр захирлынх нь гараар эмчлүүлмээр байна. Би зөвхөн VIP үйлчлүүлэгчд тэл хүрдэх юм. Йоо, баян ядуугаар ялгаад байгаа маа. Та надад хүрэхгүй мө? Байз нэрэн тэр сая намайг оролцсон шүү. Йоо, үгүй шүү би яагачгүй. Гэсэн цаанаас нэг нөхөр орж ирээд. Чи миний эхнэрийг оролцсон юм уу? Яаж байна? Али цагдаа дууд. Гэсэн чин цаанаас мөрдөгч. Чэжүүгийн цагдаагийн газрын мөрдөгч Юу? Хурдан хүрээд ирж байгаа юм уу? Би харин ботокс хийх гээд яг энүүгээр явж байсан юм аа. Али, камерын бичлэгийг нь үзээдхий. Боссын туслах харин цаанаас нэрээд ажиглаж байна. Манай хоёр харин дээвэр дээрээс нь олсоор буух гээд бэлдэж байна. Туслах босс дээр очиод хитэн авгайнаар имлэгтэй холбоотой маргаа хийж байгаа юм байна. Том юм биш байна. Тийм үү. Гэхдээ нэг л сэжигтэй байна да. Камер шүүсэн чинь харин ямар ч халдлага гараагүй юм байна. Энэ камер жаахан сони өнцгөөс авчихсан байна. Өөр камер байна уу? Гээд саатуулах гээд Эвгүүтэд эхлэх үед нь дарга одоо ингэсэн чинь дарга шууд компьютерийн тогийг тастаж байна. Манай хоёр өрөөнд орж ирээд сейфийг нь онгойлголоо. Залилагч хурууны мөрийг нь харж байгаад дөрөв оронтой код дээр нь азаа үзээд онгойлгочлоо. Нэг гултмаа гаргаж ирсэн ээ. Би чамайг сайн бут гэж хэлээ үсттэй.
наадахыг чи хатаах цаг байхгүй байсан штэ. Өө хөөрхий, хурамч голмай байсан байна. Бичлэг харин байдаггүй шүү. Цаг хэрэгтэй. Дахиад саатуул гэдээ хэллээ. Үнэг харин сэжиг авчлаа. Камера харсан чинь 2 хүн байж байна. Үнэг мөрдөгчөөс бусд нь гарч бай гэснэ. Мөрдөгчөө үннээ хэлж. Цагтаа нар манахаас юу хайгаад байгаа юм? Ийм мөрдөгч шууд үннээ хэллээ. Бид ламфоныг барих материал хайж байгаамаа. Ийм юмыг зүгээр л хэлчихгүй дээ. Яриад л авчиж болох юмыг гол нь надад юу өгөх юм? Ийм мөрдөгч тэнд. Бид таныг омерто имлэгээ бүрэн өөрийн болгоход туслая. Тэр хөөрхөн бүсгүйчүүд тохироо хийх ийм амархан байгаа ш. За. Тэгвэл бичлэг нь хаана байгаа юм? Ингэсэн чи таблет руугаа дөхөж байна. Тэгсэн шууд гавлчлаа. Тэгснэ таблетыг нь авчихна. Нөгөө хоёр лугаа. Би баримтыг олчлоо. Буугаад тэр. Нөгөө хоёр. За. Ингээд буухаар боллоо. Тэгсэн харин замд нь мафийнхан бүгд цуглжжээ. Ард нь нөгөө халдсан бас байж байна. Залливч тэнд. Хөөе, тэр цаанууга халдсан юу хадагтай талдсан. Ламфон тэндээс гарч ирээд та хоёр бараг л зовхтлаа шүү. Ингэснэ яваад өглөө. Нэг өндөр нь төрүүлээд иртэл. Манай хоёр шууд элбээд нам. Бус нэрсэн чинь нэгээр нам унгаалаа. Манай мөрдөгч тэрүүгээр гарыг нь хуглаад, хөлийг нь хуглаад, ёстой хамаг ураа гаргалаа. Залливч бас сайн юм аа. Мөрдөгч халдсантай очиод үзтэл. Залливч орж ирээд. Боссыг нь би энтэй тооцоотой гэдүүлтлээ. Чоо гараад ирэх үед босс нь машинтай зогтчихно. Чоо араас нь нөгөө ягаан машин авнаад хөөлөө. Халзаа харин залливчтай ман үзэж бай шүү. Утгатай болохоор жаахан хэцүү юм аа. Нэг монжуулаад бас нэг зүсүүлээд болдоггүй. Босс харин бомб дээр хүрээд ирлээ. Тэгснэ туслахта. Цагдааг энд саатуул. Ойлголоо. Тэгснэ шууд гүйж очоод завтай хүнд мөнгө өгөөд хөдөлгөөрөө асаа. За. Манай чоо мөрдөгч гүүгээд иртэл. Нөгөө эмхтэй туслах нь хүлээж байна. Гүйж очоод замаас холдоо гэснэ түлхээд унгаачлаа. За. Тэгэд моторт завунаад араас нь хөөдөг. Халдсан залливчийг цохих гэтэл нөгөөх нь цэцгийн баар гартаа угалжчихсан байна. Нөгөөдхөөрөө хутгийг нь хамгаалж байгаад мосоод ирэхээр нь хамгаалж байгаад дахиад эргээд харахаар нь өөрөө ирчээ авж байгаа. Дахиад нэг. Тэгэд барьж байгаад чулуун ширээг хагсавна. Ингээд яллаа. Тэгсэн чи нөгөө зодуулсан хэдэн босоод ирчиж яг нахих гэтэл тэндээс ийм мөрдөгч буудаад ороод ирлээ. Ингээд утгаар нь ялав бололтой. Манай чоо харин боссыг гүйцээд ирлээ. Шууд л үзлээ. Манай хүн чинь 0 ирч хүчшүү дээ. Машрэ гэд хөөгд байна. Нөгөөх нь энэ хараа мөнгө бэндийг өгье. Хятадд очиод 10 дахин ихийг явуулъя. Яасан мөнгөтэй бэ? Гэд бүр уралчлаа. Мишок гөвж байгаа итэ гөвж байтал цүнхэн унаад хар тамхи асгарчлаа. Энэ хар тамхи уу? Чи мэддэг юм уу? Би насаар чинь энүүгээр хангаж өгч чадсан шүү. Хөөрхий. Бүр амар уурлуулчлаа. Шууд барьж аваад хөлийг нь хөшлөө. Байз. Цагтаа ингэж болдг юм уу? Гэсэн чи. Болно штт. Ингэснэ Үнэг харин нөгөө талд уурлаж байна. Хоёулаа тохироо үсттэй. Бид ямар гарын үсэг зурсан юм уу? Аль энийг онголго. Би гарын үсэг зурч байчил онгоолгоно. Гэсэн чи царайгаар онгойно гэж байна. Царайн дээр нь барих гэсэн чи бултаад болдоггүй. Али нүрийг нь хөдлөхгүй барьж бай. Гэсэн чи нүдэ анчлаа. Энэ ямар хэцүү юм бэ? Имэ гинэ гээд нүдэ нээсэн чинь онгочлоо. За ингээд бүгд баригдлаа. Залливч бас баригдсан байна. Тэгсэн тэнд нөгөө хамсаад нь нэг юм хулгайлчихсан явж байна. Залливч руу толгой дөхөж байна шүү. Энэ хоёр нэг юм хийчих шиг боллоо шүү. Чой мөрдөгчөрн хэрэгтнээ барьчихад далаа дээр. Нээрэн чэжүү агаар гойтой маа. Ингээд дэлгүүр буцаад хэвийн байдалд орлоо. Хятад босс үнэг халдсан гээд бүгд шоронд орлоо. Чой мөрдөгчөрн сөүл рүүгээ буцдаг. Хятад босс өмгөөлөгчтэйгээ уулзаад "Миний ханын зургийг ав" гэд явуулсан юм байна. Тэгсэн харин зурганд байдаггүй. Тэр чинь буруу хэвлэгдсэн мөнгө. 10 жилдээ ганцхан ширхэг гарч ирдэг юм. 20 сая долларын үнэтэй. 20 сая доллар гэд орлоод байна. Босс баларч. Залливч харин хэсэг суугаад гараад ирэх үед нөгөө 8 альж тэнд Ферраритай тосож байна. Дансыг нь харуулсан чинь тэр бумаар харагдаж байна шүү. Залливч тэр мөнгийг нь хусцсан бололтой. Анханасаа энийг л тоочглж байсан юм байна. Өгүүлэгч түүхээ яриад дууссаны дараа нэг хүүхэд "Та яагаад надад ийм урт түүх ярьж өгч байгаа юм бэ?" Хөөрхий. Хүүхдэд яриад байсан юм байна штэ. Тэр үед харин чой мөрдөгч чэжүүд нэг мөс нь нүүж ирж байна. Ийм мөрдөгч тосчоо хоорондоо түүх ярьсан юм байна. Өмнө нь би тухта баяртай гэж чадаагүй маа. Энэ чиний хүүхд үү? Гүй юу гэж тэ. Би чинь ганц биш шүү дээ. Ганц энэ түрээд кино манд дуслаа. Киночд байла. За энэ мэтчлэн өшөө олон кинонуудыг үзэхийг хүсэх юм бол киночта subscribe дарж дэмжээрэй. Тэгээд манай царайлгуудыг нэн дэлсээрэй. Удахгүй бүгдээрээ 1 сая болно шүү дээ.